Сүхбаатар дүүргийн 26 төслөнгийн аман дахь 18216 нэгж талбарыг иргэдэд өмчлөлөхөр болжээ. Гэр бүлийн эрхцээний төслөнгийн газрыг эзэмшдэг ногоон гэрчлэгээтэй иргэд эрх баасан гарагийн 12 цагаас эхлэн эзэмшлийн гэрчлэгээ, өмчлийн гэрчлэгээр сольж болно. Гэхдээ газар өмчлөл захимаар явна. Яг өмнө нь нийслэлийн өмчийн харилцааны газраас явуулсан захим газар өмчлөл шиг өмчлөлийг зохион байгуулах юм а. Өмнө нь газар өмчлөхөөр захим сайтад хандаж бүртгүүлсэн бол дахин мэдээлэл оруулах шаардлагагүй. Одоогоор 600 гаруй мянган иргэний бүртгэл нийслэлийн өмчийн харилцааны газар тий. Харин өмнө нь захимаар газар өмчлүүлэхээр огт хандаж бүртгүүлээгүй иргэд www.land.ulanbatar.cg-ийн сайтаар дамжуулан бүртгүүлж газар өмчлөх хүсэлтээ бичих ёстой. Мөн Харьяа дүүргийнхээ өмч харилцааны газарт очиж одоогийн эзэмсэж байгаа газраа өмчилж болох хэсгээ шалгуулж бүртгүүлэх шаардлагатайг өнөөдөр нийслэлийн өмч харилцааны газраас мэдэгдлээ. Эхний ээлжинд бол өөрийнхөө газрыг өмчлөх боломжтой эсэх эсвэл тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөх боломжтой ч юм уу те. Ийм байдлаар мэдээлэл авахыг хүссэн иргэд маань өөрөө захим системээр дамжуулаад хүсэлтээ илгээх юм. Мэдээж бас захимаар одоо хүсэлтээ илгээх болцоогүй байж байгаа иргэд маань материалаа мөрдүүлээд дүүргийнхээ өмч газрын харилцааны албан дээр биеэр ирж одоо хүсэлтээ өгч болно. Нэгд өмнө бүртгүүлсэн хүн байх юм бол өмнө одоо захим газар өмчлөлөөр бүртгүүлсэн 600 хэдэн мянган иргэд байгаа. Энэ бүртгүүлсэн нөгөө нууц дугаартайгаа өөрийн регистрийн дугаараар нэвтэрдэг энэ яг нэвтэрдгээрээ энэ систем рүү бас нэвтэрж орно. Хэрвээ нэвтэрж байгаагүй бол бас мэдээж шинээр бүртгүүлээд гар утсандаа одоо нууц дугаараа аваад баталгаажуулаад ингээд бүртгүүлж болно. Хуулиараа ойн цах усны урсцтай газраас 100 м-ийн зайд иргэд газар эзэмших өмчлөх хэрэгтэй. Гэвч Чингэлтэй Сүхбаатар дүүргийн төслөнгийн амуудад газартай иргэдийн ихэнх нь бусдынхаа орох гарах гарцыг хаасан эсвэл ойд голын хажууд хашаа татаж байшингаа барьсан зэрэг зөрчилтэй. Энэ тохиолдолд тухайн газрыг өмчлөх боломжгүй. Хэрэв дээрх зөрчлөө арилгавал дараа нь газрын эзэмшлийн гэрчлэгийг өмчлөхээр сольж болох юм байна. Тухайн одоо өөрийнхөө эзэмшлэх газраасаа илүү хашаа татсан бусдын орц харцыг хаасан зэрэг зөрчлүүд одоо төслөнгийн газар дээр бол маш их байдаг. Иргэдийн бас давхцалтай асуудал ч гэсэн бас тодорхой хэмжээгээр байгаа. Тэгэхээр зэрэг тухайн иргэн бол өөрийнхөө эзэмсэн газрынхаа энэ зөрчлийг бол арилгасан тохиолдолд энэ өмчлийн асуудал бол яригдана. Тийм учраас төслөнгийнхаа одоо эзэмшлэх газрыг өмчилж авах сонирхолтой иргэд маань юуны төрөнд өөрсдийнхөө одоо илүү хашсан татаага хашаагаа татах буюу бусдын орц харцыг хаасан юм байдлаа хэсэгчлийн ерөнхий төлөвлөгөөтэйгээ уялдуулан хийсний дараагаар өмчлөх боломжтой юм шүү. Нийслэлийн өмчийн харилцааны газраас хийсэн тоолгоор нийт 40 мянга орчим өрх төслөнгийн газар сууршиж амьдардаг. Сүхбаатар дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт 9 төслөнгийн ам бий. Амбурд газрын ерхий төлгөө хийж баталсан нийт 40 мянга 59 гэр бүлийн хэрэгцээний газраас 21483 нэгж талбарыг нөмчлөх боломжгүй гэж хотын удирдлага тооцжээ.